Монголын нэг өдөр 2014 амьдралаа таниулах ардын цуглаа. Чингис хааны талбайд 2014 оны 4 сарын 14-15-ны 11-ээс 15 цагийн хооронд эгэл ард борог амьдралаа эрх баригчдад таниулж зөв шийдвэр гаргах цуглаа. Цалин тэтгэвэр хүрэлцэхгүй, жижиг бизнес эрхлэх зээл олдохгүй, түрээсийн төлбөр, үнийн өсөлтөд дарлуулж хот төлөвлөлтийн ойлгомжгүй байдал, шүүхийн шударга ус шийдвэрээс болж хохирч хэлмэгдсэн бол хогийн ногоо уудны оронд хүүхдийн цэцэрлэг бариулахыг, засгийн газрын амлалтыг сануулахыг хүсч, оюут толгой, уран, байгаль орчны асуудалд бухимдаж явдаг бол сөөхөө дийлч чадхаа болоод цөхөрч яваа бол таны амьдралд ямар л асуудал байна, төрийн чихэнд хүргэх шаардлагатай ямар л үг, санаа бодол байна, тэр бүхнээ тэгээд Чингис хааныхаа талбайд ирээрэй. Улсын хурлын гишүүн уянга энэ өдрүүдэд талбайд ажиллаж та бүхэнтэй уулзсан. Бүх асуудалтай шийдвэрлэгдэхгүй байж болох ч эгэл борог амьдралаа таниулж төрийг зөв шийдвэр гаргахад төлөвлөж болно. Улсын хурлын гишүүн уян маань Чингис хааны талбай дээр бас сандалтай цуглааныг 14-15-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа. Өнөөдөр эхний өдөр нь тэгээд үзэгч та бүхэн бол харж байгаа. За ард бол ард иргэд маань өвөө хийлэхээр хүрэлцэн ирсэн байна. Замун энэ одоо цуглаанд хамтран оролцож байгаа. За дэмжин оролцож байгаа хөдөлгөөнүүдийн төлөөллүүд маань за яг энд бол өөрсдийнхөө үгийг хэлэхэд тэр тайцны ард бол жигсаа зогссон ийм байдалтай байна. Ямар ч байсан энэ 14-15-нд болох энэ цуглаан дээр бол ард иргэд минь ирж өөрсдийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж үг хэлэх, үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх эрхээ бас эдлэх нь одоо зүүн хэрэг шүү гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байгаа. Ингээд за нээлтийг үзэж та бүхэнд хүргье. Аль болох айлын гэрээр орж тэр асуудлын голд нь орж ингэж танилцахыг хичээсэн 1000 гаруй хүнтэй сар гаруй ажиллаж 1000 гаруй хүнтэй уулзсан. За энэ бүхэн дундаас манай нийгэмд ямар асуудал байгаа юм, тулгамдсан ямар бэрхшээл байгаа юм, ард иргэд яаж амьдарч байгаа, яагаад амьдрал нь өөдлөхгүй байгаа юм бэ гэдэг шалтгааныг миний хувьд өөртөө олж авсан. Гэхдээ энийг ганц би мэдэх биш, бүгдээрээ мэдвэл, бүгдээрээ бие биенийхээ зовлонг ойлгож хоорондоо ярилцвал тэндээс их зөв шийдвэр гарч болно гэж ингэж бодож байгаа. Тэгээд бодож байгаад тэр одоо тойргийнхоо сонгогчдын цуглуулсан 2-3 мянган өргөдлийг би ганцаараа бүгдийн 100% шийдэх бололцоогүй учраас тэрийг шийдэх бололцоог олж авах гэж одоо энэ арга хэмжээг тойрогтой ажилласан ажиллагааны үргэлжлэл болгож зохион байгуулж байгаа. Монголын нэг өдөр 2014 гэж нэрлсэн. Монголын нэг өдөргээд зураач шарвын зураг байдаг та бүхэн мэдж байгаа. Тэр бол Монголын нийгмийн тухайн үеийн дүр зургийг бүхэлд нь харуулсан л ийм зураг. Тэгэхээр яг өнөөдөр 2014 оны Монголын нийгмийн дүр зураг, монголчуудын амьдрал ямар байгааг энэ 2 өдрийн цуглаанаас хүмүүс олж мэдээсэ. Өөр хоорондоо олж мэдээсэ. Хамгийн гол нь энэ баруун талд байгаа, хойд талд байгаа, байшинд байгаа эрх баригчид, шийдвэр гаргагчид олж мэдээсэ. Хамтдаа бүгдээрээ нийлээд ард иргэдтэйгээ нийлээд, эрх баригчтайгаа, төр засгийнхантайгаа нийлээд шийдэл олох юмсаа л гэсэн ийм зорилготой. Түүнээс энэ ямар нэгэн томоохон одоо юу гэдгийг хэн нэг засгийн газрыг огцруулчи, тэр сайдад хариуцлага тооцчи, энийг явуулчи гэсэн ийм зорилго бол байхгүй учраас одоо бүгдээрээ л зовлон зүдгүүрээ ярих, сэтгэл санаагаа хуваалцах, магадгүй зарим нь стрессээ тайлах, бухимдлаа тайлах, тэрэн дундаас одоо гарч шийдлээ олж харах ийм л зорилготой гэж ингэж ойлгож байгаа. Бүгдээрээ зовлон бэрхшээлээ ярихаас гадна үүнийг яаж шийдвэл зохистой вэ гэдэг гарцыг энэ 2 өдөр хүмүүсийн яриаг сонсонгоо бодож олоосоо дараа нь хуваалцаасаа гэж ингэж би хүсэж байгаа. Өнөөдрийн нийгэм болохоо болцсон үнэ. Нийгэмд хуримтлагдсан асуудал болгоно. Та нарын амьдралд байгаа юм бүхэн гівгэнт өнөөдөр нэг өдөр 1-2 жилийн дотор бий болсон асуудал биш ээ. Энэ бол өнгөрсөн 24 жилд хуримтлагдсан асуудал. Тийм учраас бид 3хан саяулаа хоорондоо ярилцаж ойлголцож чаддаг ард түмэн ямар асуудал байгаагаа хайр найргүй дэлгэж тавиад тэндээс хамтдаа шийдэл гарцаа олж чадвал өнөөдрийн 2 өдрийн цуглааны үр дүн байна гэж ингэж бодож байгаа. Нийгэм таалагдахгүй байгаа, болохгүй байгаа. Цалин тэтгэврийн нэмэгдэл амьдралд нь хүрэхгүй байгаа нь таалагдахгүй байгаа. Бизнес хийгээд мөнгө олоод өөрийнхөө амьдралыг дээшлүүлж чадаагүй байтал зөв зүгээр суугаад түрээслүүлж байгаа түрээслүүлэгч, зөв зүгээр суугаад мөнгө хүүлж баяжж байгаа банкны эзэд байгаа нь бас бид нар таалагдахгүй байгаа. Тэгээ энэ бүх зовлонгоо бүгдээрээ ярьцгаая. Яахын аргагүй нийгмийн халамж хэрэгтэй байтал тэр хэрэгтэй юм нь хэрэгтэй хүндээ хэрэгтэй газараа хүрч чадахгүй байгаа. Ийм нийгэм таалагдахгүй байгаа. Та бид ядуу байхад
Та бид халамжийн мөнгөөр арай ядан гол зогоож байхад хамаг газар нутаг баялгаа харийнхан тавьж өгчөөд өнөөдөр төрийн ордонд заларч суугаа тэр эрхмүүд таалагдахгүй байгаа. Газар нутгаа хамгаалсан хүн шоронд сууж байхад түүнийг зарж идсэн хүмүүс Америкт хаусанд амьдарч байгаа нь таалагдахгүй байгаа. Зөвлөх хийгээд их хурлын гишүүн үйгээд энд сууж байгаа нь таалагдахгүй байгаа. Олон зүйл таалагдахгүй байгаа. Энэ бүхэн юунаас болов? Яагаад ийм болчихв? Бид ямар буруутай юм? Одоо яаж засах вэ гэдэг дээр бүгдээрээ ярилцъя. Ийм цуглаан 2 өдрийн дараа 24 жил хоригдлогдсон асуудлыг бүгднгийн шийдэж чадахгүй мэдээж. Гэхдээ бүгдээрээ хэлэлцвэл ямагт буруугүй байдаг. Энэ олон буурлуудын дунд та бүхний дунд энэ бүхний гарах гарцыг дотроо байнга боддог, өөр хоорондоо ярилцдаг ухаантан мэрэгдүүд цүлх ухаантай сайхан Монгол өвгчүүл имэнер байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Сайхан Монгол хүмүүс Монгол орныхоо хувь зайг дотроо тунгаан бодож явдаг, гарц шийдлийг өөртөө бас гаргачаад байгаа тийм мундаг хүмүүс байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Надад гэтэл сая яг энэ сэдвээр лав 5 үргэлж цуглдсан байна. Тэгэхээр ингээ ярилцъя. Та бүхэнд ярих болцоо олгоно. За өнөөдөр манай цуглааныг хамтран зохион байгуулж байгаа манай иргэний хөдөлгөөнүүд байна. Та бүхэн одоо бүгдээрээ таньдаг болсон мундаг хүмүүс байна. За тэр захаас нь Баярхуу ахыг одоо хүн бүхэн мэддэг болсон. Үндэстэн телевизээр нэвтрүүлэг явуулдаг. Монголын нийгмийн яг энэ болохгүй болсон юунаас болсон, яаж гарах вэ гэдгийг маш олон гаргалгаанууд хийж байгаа. Өнөөдөр бас хамтран зохион байгуулж 2 өдрийн турш энэ цуглаанд оролцох болсон. Та бүхэн бас манай Баярхуу ахтай уулзаж болно. За тэгээд манай гал үндэстэн холбооны энэ хулгана ах байна. За микро автобусны холбооны олон жил бид хамтарч тэмцэж байгаа манай Баатар ах байна. За энэ хоёр ахыг бүгдээрээ мэдж байгаа. 7 сарын 1-ний тэр эмгэнэлт хэрэг явдлаар хүүн ам өргөцсөн. Тэгээд тэр цагаас хойш иргэний нийгмийн тэмцэлд, газар нутгийн төлөөх тэмцэлд одоо тасралтгүй өдөр шөнөгүй тэмцэж байгаа манай мөнх хоёр ахын гол хамтран зүтгэгчдийн нэг их хоёр ах маань зогсож байна. За манай Наганбуу ахыг та нар бол бүгдээрээ мэднэ. Түүхч бас одоо Монголын нийгмийг оюун сэтгүүг өөрчлөхөд томоохон хувь нэмэр оруулж байгаа олон сайхан ном бичсэн манай Наганбуу ах бас үгээ хэлж энэ цуглааныг дэмжиж та бүхэнтэй санаа сэтгэлээ хуваалцахаар ирсэн байна. За Цэрэн ханд гээд манай гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн гал үндэстэн холбооны манай бас тэмцэгч эмэгтэйчүүдийн нэг байна. За Дамдан сүрэ ах байна. Байгаль орчны иргэний зөвлөлийн дараа. Инхри Монгол нутагбэ эцэг хэзаяата эрдэнэ алтан үлгимэ цэцгийн шимиг тэтэгэсэн цэнгэлийн хаваралчлахаа мөрөн олон дугандуулж монгон сардгэн мишэдэгэ монгон сардгэн мишэдэгэ авчгаа тэтгэр халамжийн мөнгө нь үнгүүдэд байгаа. Ерөөсөө өглөөс ирээ босоход л долларын анш чангарахад яг тэрийг дагаад хөрхө орлого нь 30% дээрэмдүүлээд ядуураад явж байгаа. Нийтдээ бүгдээрээ өнөөдөр мөнгөний эрэлт хатаад тэгээд дээр нь бие биенээсээ өөр нэгсэн өрийн сүлжээ засаг төрөөсний эхлээ тэр олигархи чилэгддэг бизнесмэнүүд нь зах дээр амжиргаагаа олдог хүмүүс нь ямар ч бизнесийн орлогогүй зүгээр тэтгэр халамжийн мөнгөөр амьдардаг хүмүүс нь амьдралд нь хүрэлцгээ болж байгаа. Энэ шалтгааныг л та хэдтэйгээ хуваалцъя. Болж өгвөл та нар үндсийн манайхныг сүүлийн 24 жил мөлжөөд байгаа харийн мөнгө хүүлэгчдийн тэр дэглэм зал яаж биднийг өнөөдөр хооронд нь самууруулж ингээ бүгдийг ядууруулад тэг хоорондоо самуурч ядуурч яахаа мэдхгүй байж байгаа хооронд нь эх орны ашигт малтмлын лиценз нэрээр авч яваад тэгээд хооронд нь нам элдв янз бүрээр самууруулж хэрэлдүүлж уралдуулж муудалцуулж байгаа энэ шалтгааныг л
сайн ярилцаж хоорондоо уулзраа олоосэй. Тэгээ энэ талбай дээр ирсэн хүмүүс ядангуяа миний хүсэх юм бол энэ долларын эзэдийн тарьцаа 25 ямар хөө төвшөнд нийгмийн эсэнд очсон байж байгаа. Цаашаа бид нар энийг ангахын тулд ямар он ширхтээ тэрийг бүгдээрээ ярилцсан шийдээ гаргалгаагаа олъё гэдэг нь манай уянгагийн хэлдэг ийм шалтгаанаар энд би дэмжиж оролцож байна. Тэгээ та бүхний гол нь ядангуяа тэр мөнгө санхүүтэй холбоотой өнөөдөр бүгд том жижиггүй төр уус нь тэр чигээр өрөндөө баригдаад хэрвээ дахиад энэ байдал цаашаа удаан үргэлжлүүл зөв миний судлаач өөрийн мэдрэмжээр 9 сар гэхэд бол энэ улс илгээрээ мөлхнөө. Ямар ч мөнгөгүй болно. Олж байгаа жоохон мөнгө ч өөрөө хоол унданд чинь ердийн ахуй амьсгалыг хангах чинь хөрөхгүй болно. Тийм учраас нэг өдөр ч гэсэн алдахгүй энийг шийдэг гэдэг үүднээс та хэдий гол нь энд байхдаа ядангуяа тэр мөнгө төгрөг яагаад олдохгүй байгаа? Яагаад хоорондоо өрийн сүлжээнд орчив? Хэний барьцаанд орчив? Хэн ямар зорилгоор яаж биднийг энэ өрийн сүлжээдүүд сүүлийн 20 жил оруулчих гэдэгтээ сайн ярилцаасаа гэж хүсэх байна. За. Гол нь өнөөдөр Игэл ардын дунд бас ийм уулзалтыг зохион байгуулж байгаа их хурлын гишүүн Уянгаадаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Би төрийн ордонд ороод 2 жил болохдоо нэг л үгийг хэлж байгаа. Эдийн засаг хямарч ийн, эх орон хэцүү байна, бондын мөнгө авчийн гэдэг. Манай энэ саяхан хэвлэл дээр долларын тэр бомтнуудын жагсаалт гаргахад түүнд 17 долларын тэр бомтны нэрс байлаа. Би тэгээ бодсон юм. Эх оронд сэтгэлээр бодоод 100 сая долларыг хандивлах юм бол тэр долларын тэр бомтыг ядуухгүй юм байлаа. Харин 17-гоо нийлүүлэх юм бол 1.7 тэрбум доллар болох бөгөөд 1.7 тэрбум гэдэг чинь бидний нөгөө яриад байдаг Чингис бондын мөнгө гэж би ойлгож байгаа. Тийм учраас би өнөөдөр энийг бол хатуу хэлж байгаа. Өнөөдөр улсын хурлаар царцаасан төсөв, авилгацсан төсөвг та нар сонссон баг. Би ганцхан зүйл үннийг шаардж байгаа. Бүтээн байгуулалт хийх гээд барилга бариад, магадгүй бүтээн байгуулалт хийх гээд зах зээлийн шуурганд ороод, магадгүй үнний өсөлтөнд дарагдаад зарим нэгэн барилга хэцүү байдалд орсон биш үсттэй. Энийг шалгая. Хамгийн гол нь жинхэнэ авилгацсан гэдгийг та нар нэрттэй нь, устай нь, хүнтэй нь гаргаад ирээч. Төсвийн тухай хуулиар нэг төсөв гаргаад дараагийн төсвийн тухай хуулиар дахид түүнийг нэмэгдүүлээд тэрний дараагийн төсвийн тухай хуулиар бүр түүнийг өшөө өсгөөд тэгэхдээ тендергүй авцсан зүйлийг би авилгацсан төсөв гэж хэлээд байгаа. Тийм учраас энийг бол би бас хэлж байна. Хамгийн гол нь энэ та нарын яг энэ хойно нэг эмнэлэг байна. Энд одоо ахмадууд байгаа. Би маш олон удаа та бүгдийн өмнөөс дуурахыг хүсэж байна. Энэ эмнэлгийн байрыг офис буюу хууль зүйн яамны байшин болгохыг би эсэргүүцэж байгаа. Яагаад эсэргүүцэх ёстой вэ? Чингэлтэй дүүрэгт эмнэлэг байхгүй. Чингэлтэй дүүрэгт хүүхдийн эмнэлэг байхгүй. Гэмтлийн эмнэлэг байхгүй. Энэ Сүхбаатар дүүргийн түлэнхийн төвийн хүүхдүүд өнөөдөр гудамжинд баг гарах дээрээ тулаад жоохон шархны тос дөрхүүлээд гэртээ явуулж хөвтчихэд тэр нулимсуудтай хүүхдүүдийг хараад би үнэхээр төвчгүй байна. Тийм учраас өнөөдөр энэ байшингаа хэрвээ магадгүй 80 жилийн өмнө баригдсан энэ байшин 80 жилийн дараа насны буудаад нурааж унгаагаад барилгаа барьж ирсэн бол би ойлгоно. Нурааж унгахтаа эдгээр эмнэлэг барина гэж хэлцчихэд энэндээ 40 тэрбумыг зарчаад хахад 8 тэрбумаар эвдлэх устгах асуудал ярьж байгаа би эсэргүүцэж байгаамаа. Би төрийн албан хаагчид эмнэлэг олохын төлөө яваагүй. Төрөх хүүхдийн эмнэлэг олохын төлөө явж байгаамаа. Тийм учраас ард түмээ би яагаад энэ дээр гаргаж яриад байв надад мөнгө алга. Хэвлэл мэдээллийг эдгээр мөнгөөр худалдаад авчиж 30 саяар 20 саяар. Тийм учраас өнөөдөр нэг ч гэсэн юм боломж байгаа дээр бид нар гарч ярих ёстой гэж үзэж байгаамаа. Яг энэ одоо Чингисийн талбай болсон талбай дүүрээ манай энэ одоо ордонд сууж байгаа одоо төрийг яг удирдах байгаа хүмүүс бүгд энд ингээд бид нар шиг ингээд сууж ирсэн байна. Өөрөөсөө нөгөө энэ дотор ороо суучаар нөгөө энэ гудамжныхаа ямыг мэдрэхэ болцсон ба шүү дээ. Монголын нэг өдөр 2014 амьдралаа таниулах ардын цуглаа. Чингис хааны талбайд 2014 оны 4 сарын 14-15-ны 11-ээс 15 цагийн хооронд Эгэл ард борог амьдралаа эрх баригчдад таниулж зөв шийдвэр гаргах цуглаа. Би нэгдүгээрт энэ уянгийн энэ санаачлагыг маш дэмжиж байна. Их хурлын гишүүн хүн энэ жагсаал цуглаан санаачлаад тэгээ энэ их хурл
энэ нэг л олны энэ хүүтэрсэн харьцааг ойртуулах ийм санаачлаг гаргаж байгаа нь би их цараатай их сайн үйл хэрэг гэж би ингэж бодож байна. Хоёрдугаар би энэ их хурал дэх дургүйж байгаа энэ санаагаа нэг хэлье гэж бодсон юм. Түүний гол санааны өгөхтөр өнөөдөр их хурлын дараагаасаа гүсүүлээд бүх гишүүд нь улс төрчихгүй гэж яриад байх юм. Бид бол энэ улсуудыг улсаан бод, төрөөн бод гэж явуулсан. Гэтэл энэ улсууд өнөөдөр улс төрчихгүй гэж хэлээд тэгээд өөрсдийнхөө бүлгийн ашиг сонирхлоор хоорондоо хэрэлцсэн нэг юм нийгмийн нуруунд шигдэж төсвийн хөрөнгөнөөс ашиг хайсан ийм паразит хэсгүүд болсонд би энэ өөрийн энэ үжил бодлоо хүмүүст хэлье гэж бодсон юм. Өнөөдрийн энэ их хурлын энэ гишүүд үнэндээ үжил сурталчаад байна. Тэр үжил сурталч хаан болооч ээ, улс төржөөч ээ, улс төрөн бодооч ээ гэж хэлэх гэсэн энэ санаа маань миний өнөөдрийн энд ирэх хэлэх гэсэн гол утга маань байсан. Тэр өнөөдөр бас цуглааны эхний өдөр байгаа. Тэгээд 14 маргааш бас энэ цуглаан болно те. Тэгэхээр бас ард иргэдтэй уриалга. Энэ бид сонгуульд их гинэн хандж байна. Одоо хэрсүү хандах цаг болсон. Бүр хэрсүү байтугай хашир хандах цаг болсон. Энэ бол сонголтын нийгэм. Сонголтоо хийж чадахгүй байгаагаас л бид эцсийн эцэст ийм бужигнасан олон олигархийн дунд хэлмэгцэн ийм ард түмэн болж хувирч байна. Ийм учраас би их хурлыг өөрчлөх хэрэгтэй. Нийгмийн тогтолцооны том өөрчлөлт, үндсэн хуулийн өөрчлөлт хийхгүй бол энэ Монгол улс өйөөдөх шахаж байна. Ийм байх түүх яс совтхонгүй ард түмэн юмсан энэ ойлгоод ард иргэд болгон энэ үнэхээр улс төр хоёроо бодмоор байна л гэж уриалмаар байна. Ер нь бол би ямар нэгэн зохион байгуулалт хийгээгүй, зүгээр л одоо олон нийтэд хэвлэл мэдээлэлээр зарлал одоо ирж байгаа бүрэлдэхүүн. Тэгээд 1000 гаруй санал тавьсан одоо дүүрсэн байгаа харагдаж байна. Тэгээд ард иргэдэд бас өөрийнхөө санаа бодлыг ярих хэрэгцээ, амьдралаа таниулах, бухимдлаа тайлах ийм хэрэгцээ бол маш их байна гэж ингэж харагдаж байна. Тэгээд энэ үйл ажиллагаа бол зүгээр нэг удаа биш дахин болдог. Тэгээд эндээс шийдэл гарч цайдаг. Хүмүүс асуудлаа ирж ярьдаг, төр зэх таниулдаг байвал их зүгээр юм байна. Давтан хийвэл зүгээр юм байна гэж юм санаа бас төрүүлж байна л та. Сая бид хоёрыг яг таныг хүлээгээ сууж байхдаа сэтгүүл сонин гаргуул зүгээр юм байна гэсэн санаа. Иймэрхүү санаанд хэрэг хэрж. Тийм санаа бол маш хэрнэ. Ер нь ингээд эрэгтэй уулзаад үгийн сонсоод байж хахад ажлын санаа, хуулийн санаа, үйл ажиллагааны санаа их төрдөг л дөө. Яг нэг нөгөө их чингэлтэй дүүргээр уулзаж явж байхдаа ийм цуглаан зохион байгуулалт хэрэг байгаа юм байна гэдэг санааг бас бид дүүргийнхаа л иргэдээс авсан л та. За, улсын хурлын гишүүн уягийн зохион байгуулж байгаа Монголын нэг өдөр цуглаан маань үргэлжилж байна. Ард иргэд маань бас Чингис хааныхаа талбай дээр эндэр дээрээс үгээ хийж үзэл бодлоо илэрхийлж байна. Тэгээд бас бид яг энэ цуглаанд хүрэлцэн гэрсэн ахмадуудтайгаа бас уулзаж үзэл бодлын штабт хүргье. За, сайн байна уу та? За, та бас өнөөдөр энэ цуглаанд хүрэлцэн ирсэн байна тийм ээ. Тэгэхээр бас өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхгүй юу? Төрийн бас байгууллагын тоглоом болоод одоо энэ хэцүү чигдэр би энэ зарлыг алж хараад ерөөсөө энд би сууж явах. Яг л би тэтгэврийн хүн. Тэгээд би ирээдүйнхэн төлөө санаа зовж байна. Би ирэхгүй бол одоо ажлын хийж байгаа хүүхдүүд маань нэрч чадахгүй шүү дээ. Тэгээд би одоо их л сайхан сонин хэвлэл мэдээлэлээс хасагддаггүй тийм гоё мэдээллийг сонсож байна. Тэгээд би бас үгүй хэлэх болно. Та өнөөдөр маргааш 2 өдөр суух уу? 2 өдөр сууна. Би итгэл орсон юм. Та бас нөгөө яг эндэр дээрээс хэлэх үгээ бидэнтэй уулзаж. Эндэр дээрээс бол одоо тэр Чингис Бондын асуудал байна. Тэрийг одоо тайлгнахгүй байна гэж ярьж байна шүү дээ. Тэр чинь үнэн шүү. Чингис Бондны асуудлыг бол одоо юун зараад байгаа юм. Тийм ээ? Тэр чинь тэрнийг миний өр хүүхдүүд төлнө шүү дээ. Бид нэг жижиг ширээ. Тэгэхээр би санаа зовхон зүг байгаа. Тэ? Өр хүүхдээ би өртөө үлдээхгүй биш. Бид нар Монгол авч энэ уянгад би баяр хэлж байна. Ер нь бид өнөө өдөр ингэж эвлэн нэгдэж энэ болохгүй бүтэхгүй юмыг арилгахын төлөө одоо бид тэмцлээ хийх ёстой.
бид сайхан 50 замаар хийх ёстой. Хамгийн гол нь бид өнөөдөр энэ өлсөн хүний зовдон цатгалан хүн мэддгүй чуушны үг штэ. Дээд тал маань хахтлаа бajжсэн. Доод нь үгэрдээ олсон. Ийм үед штэ. Ард түн эвд нэгдэж одоо энэ дуу хоолойгоор тэмцэхээс өөр арга байхгүй. Бид өрөөгтийг төдөө явж байгаа ш. Миний өрөөгтүүд мөл ядуурна бидэндээ адилхан. Тэгэхээр одоо энийг зогсоохын тулд бид яах вэ? Бид тэмцэх ёстой. Залуу хүүхдүүд мөн тэмцэх ёстой. Бид тэмцэх ёстой. Тэгээд өнөөдөр Монголын ард түмэн хараа үнийн дарамтанд ахуулчихаа. Тэтгэврийн хэдэн цаас үхээ болчихоо. Ажил хүүхдүүд маань ажилгүй болчихоо. Ингээд байх чи Монголын ард түмэн яаж зүгээр дугаа суух вэ? Тийм учраас бид дуурах ёстой. Ер нь чөлөө сайхан хөдөөжигээ суух тийм чөлөө бид алах. Бид тэмцэхээс арга байхгүй. За маш баярлалаа. Тэгээд хувийн компани ийм өнөөдөр бас Монголын нэг өдөр гих цуглаанд хүрэлцэн ирж байгаа. газар мэддэг нь болохоор энэ төрөө Иргэд маань өөрсдийнхөө үзэл бодлыг ийм юугаар цаасаар илэрхийлэн бичиж болно. Тэгээд энэ цаасаар энэ одоо самбар дээр ингэж яг өөрийнхөө үзэл бодлыг төр засагт насаараа зүтгэсэн иргэдийг цаазын машиг ялгарлахаа болий царай цус насны хязгаарлалаа ялгахаа болж 35-аас дээш насны иргэд хүн биш юм уу гэх мэтчлэнгийн одоо нөгөө хөлбөмбөртэй холбоотой ийм асуудлуудыг бас иргэд маань тавьж байгаа. Тэгээд энэ бол зөвхөн ихний зах тэгээ маш олон асуудлууд байгаа гэдгийг хэлмээр байна. За танд маш баярлалаа. За бас энэ өнгөрсөн 13 оны 9 сарын 18-нд тэрэд манд баригдаад явсан. Тэгээ өнөөдрийн хүртэл бас одоо ганц удагт хоригдож байгаа. За сая нийслэлийн давж заалтах шатны шүүхээс ялыг нь одоо 7 жил болгож хөнгөрүүлсэн боловч би бас энийг шудраг ус ял. За хүн алсан, хулгай хийсэн хүн ч гэсэн жишээлбэл 7 сарын 1-нд 5 хүн алдсан хүн өнөөдөр ямар ял авсан бид нар одоо мэдэхгүй сууж байгаа шүү дээ. Тэгэхээр хүн алдсан хүнд ямар ял өгдөг вүлээ? Газар нутгаа хамгаалсан хүнд ямар ял өгч вэ гэдээ үзэхээр энэ бол шудраг бишэл байгаа юм. Тэгээд манай Эрдэнэ аавынхаа тухай, гэрийнхаа тухай одоо яаж амьдарч байгаа юм үзэл бодлынхаа тухай бас хүмүүст ярьж өгөх байхаа. За та нар манай Эрдэнэд анхаарлаа. За би ЦМО-ийн том хөө Эрдэнэ. Яг ямар хөө байдалтай хүний амьдралын 22 жилийг анхан шатны шүүхүрл яаж ингэ энэ хэрэг дээр ямар хаяан хандаж яаж ял өгснөөс харагдаж байгаа. Миний аавын хувьд өөрийнхөө итгэл үнэмшил хүсэл зоригоороо үнэхээр одоо өмнө хичнээн хилээ тоогоогүй энэ бүхнийг аргаа барсан юм уу? Үнэхээр одоо аргаа барж үнэхээр хэцүү хамгийн эцсийн арга л энэ байсан болохоор л тэр үйлдэлийг хийсэн. Өөрөө чилж байгаа би бол иргэнийхээ үүргийн журам төргийг биелүүлсэн, үндсэн хуулийн заасан иргэний журам төргээ биелүүлсэн гэж хэлсэн. Мэдээч хэрэг бид нар ар гэрийнх нь одоо ингээд үр хүүхэд нь байна. 7 жилийн авал ингээд давж заалтах шатны шүүхүрлээр гаргасан шийдвэрт нь бас сэтгэл дундуур байна. Цагаатах ёстой. Бидний аав тэдний нөхд өнөө үеийн баатрууд шүү. Үнэхээр баатрууд байж чадсан шүү. Жилмээр байна. 7 сар хоригдох хугацаанд бидний ар гэр яаж амьдарч байгаа, яаж орлого олж байгаа үнэхээр одоо хүнд байдалд байгаа. Та бүхэн бас сайнснаад хүмүүс маань эднийхээ ар гэрт бас одоо тусламж хандваа өгвөл багтахгүй хүний сэтгэл багддаггүй.
Тэгээ бас энэ хүмүүсийнхаа ар гэр тусламж ханд өгүүлэх зүгээр байна. Манайх уул нэг ширээн дээр хандив хайрцаг тавьчихвал тэгээд тэрийг хийгээгүй л энэ тий. Манай тэр талаараа яриач анх шагнал аваад юу хийжсэн, яаж барилж ирсэн эрдэнэ мэд аавынхаа. Анх тэр шагналыг авсан тэр цагаас бол ерөнхийдөө тухайн мөнгийг одоо өөрийнхөө үзэл санааныхаа төлөө ажилдаа ерөнхийдөө бүгдийн зарцуул ер нь дуусгасан. Өөрөөсөө ер нь бүгдийг л гаргаж явсан да. Тэгээд одоогийн бидний амьдралж байгаа байдал гэх юм бол яг чин үннийг хэлэхэд сайн санаат хүмүүсийн тус дэмжлэгээр л ерөнхийдөө явж байна. Бас нэг хүмүүсийн тус дэмжлэг тэргээр л ерөнхийдөө болж байгаа болохоос одоохондоо үнэхээр бас өргөдүүлэх гэж байгаа юм биш гэж хэцүүхэн л байдаг. Шудраг байхын төлөө тэмцснийхэн төлөө энэ хүмүүст өөрсдийнх нь үзэл бодолд нь ялт тулгаж тийм ээ өнөөдөр хилмигдүүлэн өөрсдийнх нь зорилгыг гуйлан мушгиж гэмт хэргийн үйлдэл болгон ялалж байгаад өнөөдөр үнэхээр сэтгэл ханган байна. Анхан шатны шүүх хурал дээр бид энэ болон шууд дээрээс захиалгатаа мэтэр хоёр яллагч таалан зөвөр уцаар ярьж тоглож байгаа манай хүмүүст 22 жилийн ял унааж исэн бол дав заалдах шатн дээр 7 жил болгож буулгасан. Гэхдээ эх орончдыг өнөөдөр эх орон ялалдгүй юм. Тийм учраас бид нэр шатны дараагийн шатны шүүхэд бол хандна. Тийм учраас дараагийн одоо хяналтын шатн дээр бид нар бол бас нааштай хариу авч энэ хүмүүсийг бас үйл хөдлөхийн төлөө, сэтлийнхэн төлөө, зорилгын төлөө энэ хүмүүсийг цагаатгах нь байхаа гэж бодож байна. Тэгэд энэ хүмүүсийн маань өөрсдийнх нь үрээл азангаар өөрийн хэлэх үгээс төгсгий. Манай хүмүүсийн ганц хэлдэг үг, манай хүмүүсийн зорж явдаг юм нь бол их итүүгэн байгаль дэлхий хүний хязгааргүй шуналд автах ёсгүй гэдэг ийм л үгтэй байдаг. Энэ үрэн дарга өөрсдийнхөө үзэл бодол зорилгоо явуулдаг. Бидний гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний одоо нэгдсэн гол зорилго бол Монгол үндэстний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахын төлөө бид нэгдэж үйл ажиллагаагаа явуулдаг. За бид Нарантуул захын 5 хаалганы үүдний хэсгийн жимсний худалдаа эрхэлдэг хүмүүс байгаа. 12 сарын 10-наас эхэлж лангуу 50-өрөө хураалгаад өдийн хүртэл ажилгүй, орлогогүй болцоход одоо ингээд тэмцэж явна. Бидний 79 лангууны зүд өчөөд хүмүүс ажилддаг. Тэгээ одоо энэ бүх зохих шатны байгууллагад хандсан боловч дөрвтэй арга хэмжээ авч өгөхгүй, Нарантуулын захиргаанд нөлөөлж өгөхгүй байгаа учраас бид нар энэ цуглаанд ирж энэ уян гишүүнд одоо үгээ хүргэж байна. Одоо бид нар гар дээрээс одоо нэг тэрэгцэр дээр түрээд жимсээ худалдааддаг боловч одоо хөөгдөж юмаа хураалгаж ингэж улам одоо өрн нэмэгдсэн учраас одоо амьдрал маш хүнд болсон учраас энд ирсэн. Одоо ингэж явахдаа одоо хөөгдөж явахдаа машинд дайруулах настай хүмүүс нь даралт нь ирсэж харуулж амь насаа алдахад бэлэн болчиход байгаамаа. Тэгээ энэ Нарантуулын захиргаанаас бол биднийг энэ Батуулын гаргасан захиргаа шийдвэрээс болж одоо та нарыг гар дээрээс 8 эрхлүүлэхгүй гэж хөөж байгаа гэсэн. Тэгээд одоо бид нар Батуул дарагт үгээ хүргэмээр байна. Ерөнхий сайд Алтан хоёрт үгээ хүргэх гэж энд хүсэж ирсэн. За ийм байна. Хүмүүст нь дамжуулъя, миний зүгээс чадах дэмжлэг юм байвал бас одоо туслана. За ер нь бол Монголын нийгэмд нэг юм игнэлтэй юм байгаа нь ажлын байр ихээр нөгөө хүмүүс нас зүс царай өндөр нам бие хаа заагаад ингээд ажлын байр олддгүй нэг том зовлонтой. Тэгэл энэ хүмүүс янз бүрээр өөрсдөө ажлын байр бий болгож ар гэрээ тижээдэг. Тэгээ энд нь бэрхшээл учраад байгаа олон хүмүүс байгаа. Гар дээрээс 8 хийдэг. Одоо энэ Нарантуулын саяны энэ та нар байна. Тэгээд ойлгож байгаа. Би ганцаараа бүх шийдвэр гаргадаг би хүн биш учраас одоо юу ч шууд амлаж чадахгүй. Гэхдээ ямар ч байсан та нартай нэгдэж асуудлыг шийдвэрлэхийн төлөө болцоодоо гарц юу байна гэдгийг гэрэл хийлье. 2014 оны 4 сарын 14-15-ны өдрүүдэд улсын хурлын гишүүн Уянга Сүхбаатарын талбай дээр самталтай цуглааныг хийж байгаа. Уг цуглаан дээр ард иргэд маань бас өөрсдийнхөө амьдрал ахуйг эрх баригчдад үзүүлэх, таниулах, ярих ийм өдөр байгаа. Тэгээд ямар ч хэсэн иргэд маань өргөнөөр оролцож байна. Өөрсдийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж байна. Энд дэр хэд хэдэн асуудлуудыг бас өнөөдөр төлхөө хандлаа. Тэр маань юу гэсэн үг гэхээр өнөөдөр цалин дэвтгэрийн хүртээмж муу байна. Үнийн өсөлт хийх өргөдөл их байна. За нөгөө
бидний яриад байдаг инфляц гэдэг маань одоо бүр ямар ч барих боломжгүй боллоо гэдэг ч юм уу маш олон асуудлуудыг хандлаа. Оюутан залуучууд маань бас ирж үгээ хэллээ. Өвгөд маань бас ирж өөрсдийнхөө хойч ирээдүйн үед тус болох зорилгоор энэ цуглаанд оролцож байна. Нэг л юмыг үзэгч та бүхэн ойлгож авах хэрэгтэй. Эндээс энэ цуглаан дээр хүн болгон ирж өөрсдөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бүрэн боломжтой шүү гэдгийг хэлэх нь зүйтэй болов. 2014 оны 4 сарын 14-15-нд зохион байгуулагдаж байгаа Монголын нэг өдөр гэх энэ цуглаанд бас иргэд маань одоо хүртэл өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж байна. 15 цаг хүртэл илэрхийлээд 15 цагаас хойшоо улсын хурлын гишүүн уян маань иргэдтэйгээ тулж одоо ярилцлагыг хийнэ. Энэ ярилцлага маань бас яг зөвхөн Чингисийн талбай дээр өрнөх болно гэдгийг хэлээ. Яг энэний өмнө бас Цэ мөнх хоёрын талаар ар гэрийнх нь за мөн мөнх хоёрын хамт хоригдож байгаа ар гэрийнх нь бас ярилцлагыг өглөө. Үзэгч та бүхэн маргааш буюу 15-ны өдөр энэ цуглаанд бас өргөнөөр оролцохыг урьж байна. Монголын бүх хүн ам 100